өдрийн мэнд. За сайн байна. Ажил тавлаг байна. Ажил тавлаг дээшээ суугач. Тэр өнөөдөр ардын хувьсгалыг одоо ялтан төргсөн анхны 7-гийн 1 ардын намыг үндэслэн байгуулагчдын нэг Хичинжин Сүхбаатарын төрсөн өдрөө. Тэгээ аавынхаа утгыг хөвөл лүүрэн гайх. За яг өөрийнхөө төрсөн газар гэх юм бол дарахных гэж бидэн л дээ. Тэгээ яаж бод ер нь Сүхбаатар гэдэг нэрийг өгсөн бол мэдээж нутаг усны гэдэг юм уу те ийм юм бол одоо ийм ямар нэгэн холбоо учиршилтгаан бол алга байна. Тэгэхээр Сүхбаатар нэрийг бол санаанд сонгоог байх гэж байна. Манай аавын эмээ цуг одоо бидэнтэй амьдарч байсан. Тэгээд манай аав ээж хоёр 1973 онд байх дархандаа одоо хурж ирээд ингээд цуг бидэнтэй ээжээс ингээд 75 онд би төрсөн. Тэгээ яг дархан хотл гэж чинь яг өндөө л чинь Сэлэнгийн нутаг шүү дээ. Тэгээд тэр эмээ маань бол дархан Сэлэнгийн нутагт төрсөн, ардын өвсгөл өлгийн нутагт төрсөн болохоор одоо ватер хүний нэрийг Сүхбаатар гэж одоо жанжны нэрийг надад өгсөн гэдэг. За аав маань бол яг Өвөр ханган аймгийн Бүрд сумынх Төв аймгийн бас Эрдэнэ сантад бас баггүй хугацаа байсан гэдэг. Аав маань яг унган нутаг бол Өвөр ханган аймгийн Бүрд сум. За ээж маань Арангаа хүн. За би өөрөө дархан хотод төрсэн дархны хүн. Өөрөө бол дархан Сэлэнгийн одоо нутагтай юм байгаа. Тэгээд яг харахгүй манай дархан Сэлэнгийн нутаг бол ардын өвсгөл өлгийн нутаг л та. Тэгэл нэр өгсөн байдаг. Би өөрөө бас ардын намд одоо бас гишүүн болж ардын намын үйл хэргийг төлөөл одоо бас зүтгэх юм хөв тавилан тохиолдсон. Тэгээ энэ бол би боддог ер нь нэр гэдэг бол утга учиртай байд юм байна. Багада би бас Сүхбаатар жинжинтэй холбоотой юмнуудыг бас их уншдаг. Бас аминдаа л одоо тэр үед чинь хүүхдүүдтэй тоглохоор чинь нилээд нь бол жанжин гэж бас хэлнэ шүү дээ. Тэгэхээр тэрхэр чинь бас нэг өөр ирэхгүй нэг өөрт нэг үүрэг хариуцлага ачаа өгсөн ш. Тэгэл явж бас нөлөөсөн болов уу гэж бодож. Би тэгээд тэр нэр өгсөнд нь бол баяртай л байдаг. Ер нь бол их хурлын хамгийн залуу гишүүн. Одоо энэ удаагийн парламент. Энэ удаагийн парламент бол хамгийн залуу гишүүн. Гэхдээ бол ер нь жанжин гэдэг юм уу те ер нь удирдагчийн лидерийн ийм зал төрөх гэдэг юм уу нөхцөл тэмүүлэл бол ер нь багаас суусан байна шүү дээ тийм үү. Гэхдээ одоо тэгэл сая би хэлж байгаа нуух юм алга одоо мэдээж тэгэл 10 жилд байхад чинь ангийн дарга. За тэгээд сурлагын спортороо үлгэр жишээ байх хэрэгтэй. Нөгөө жанжин учраас хичээлдэх гайгүйс эхлээ би сул байсан 3 дугаар анги хүртлээ. Тэгс нөгөө жанжин хүн чинь одоо тэр үе цэргийн жанжин байсан учраас тэгээд нөгөө улсуудынхаа өнөр хоцроод байж болохгүй шүү дээ. Тэгээд тэр үедээ бас тэмийг өрөх тэнхээтэй болны пионерын санд гарсан эмийг одоо нөгөө хайчилбарыг цуглуулж хагаад нөгөө кантил эднэр дасгал хийдэг өөр 4-р анги дэх дасгал хийгээд тэгээд тэр үеэс бол манай аав өөрөө жудогийн спортын мастер. Тэгээд манай дархны анхны жудогийн спортын мастер аймгийн арслан эм цолтон байсан. Тэгээд мэдээж бүх хүнийг эрүүлд байсан учраас өөрөө ч гэсэн бас нөгөө дасгал сургууль хийх гэдэг ингээ спортоор хичээлдэг хичээл номондоо бас гайгүй тэгээд л одоо болт хэрхэн атагдсан киног үзээд л тухайн үеийн үзэл сурталчин бол тэгэл нохотой 4 танк чин километр бүрд тэгэл тийм цаг үе нь бол тийм биш. Тий цаг үе тэгэл бидний баатрууд цаг үе болгон баатрууд ч одоо зарим хүмүүсүүд бол Микки Маус ч гэдэг юм уу янз янз эсвэл одоо нөгөө Бэтмен ч гэдэг юм уу байх бах л та. Би бас таныг их хурлын гишүүний туслахаар анх одоо энэ сарал арданд орж ирсэн. Одоо бол ингээд шаргал ордонд бол одоо төрийн байгуулалтын байнгын дарга гэдэг одоо их хурлын бас гол бодлого тодорхойлдог ийм байнгын орог өдөр тас сууж байна л та. Ер нь тэгээ хүний хувь тавилан гэдэг миний бодлоор бол одоо санамсаргүйч юм шиг бас цаанаасаа зургатсан юм шиг байдаг болов уу гэж. Тэгээ энд орж ирэх одоо төрийн ордонд орж ирэх хэвэл би Монгол Улсын их сургуулийн хуулийн сургууль сурч байсан. Тэгээ төгсөх жилээ багшаар үлдэх тухай асуудал тавигдаа. Тэр үеийн хуулийн сургуулийн техникийн эрхлэгчээр одоо энэ улсын хурлын гишүүн хасан манай нэртэй хуульч одоо Төмөр өгш маань надыг туслахаар авъя гэж санал тавиад тэгээ хажуугаар нь сургуулиудад багшлах тухай ингээд Эрдэнэ номын мөр хөөлөх энэ замаар ингэж анх надтайг одоо санал болгож байсан. Тэгээ би энд одоо жирийн айлын ардын хөвгтөл ингээл ороод явсан. Тэгээд ажил хэргийнхаа хийж байгаа ажил үйлсээрээ чин сэтгэлээрээ зүтгэж явсан. Тэгэл одоо зарим одоо улсууд манадад хэрэгтэй гэсэн бах ингээл тэрнээс эхлээл дараа нь 1999 онд одоо Монгол ардын тухайн Монгол ардын өвсгөлт нам цөөнхийн бүлэг байсан. Тэгээд тэр бүлэгт хуулийн бодлогын зөвлөхөөр орж ажиллах юм боломж тухайн үед оронтой гараад ингээд тэр үед 10-аад хүн байсан ажлын албан. Тэгээ энэ дотор багтаж орж ажиллаж чадсан. Тэгээ энэ бол миний хувь зээний хувьд их олзуурах хүчтэй зүйл болж тэнд өөрийгөө бас одоо харуулах юм боломж олдсон баг. Тэгэл ажилласан хажуугаар нь сургууль соёлд багшилж бас Эрдэнэ номын хөөж хэдэн ном зохиол төрүүлж ингээл одоо ороо явцсан. Тэгээ тэрнээс хойш одоо 97 оноос 15
15 жил төрийн албан тасралт үзүүлж явж байна л да. Тэгээд энэ хугацаанд бол олон янзын л одоо бас харьцангуй ажил албыг хийсэн. Байнгын хорооны дарга гэхээр заахаа том өрөөнд суудаг, машин ундаг гэдэг бус тгшүүдээс нэг жоохон энэ ч нэг том өрөө биш байгаа үстэй. Арай илүү ирэх гэдэг юм уу те? Ирэх юм гэдэг юм уу? Идэл тийм шиг байгаа. За гэхдээ ажлын ачааллын хувьд одоо бус тгшүүдээс бас хамаагүй илүү юм шиг харагдаад байна. Яг байнгын хорооны даргын хувьд одоо жишээл өдөр болгоны ажил юу ямар хөө явж байна. За өнөөдөр ихэд одоо жишээл яг ямар ажилтаа сууж байна. Тэгэхээр яг байнгын хорооны дарга гэхээр бол мэдээж хэрэг байнгын хороогоо төлөөлнө. Байнгын хорооны хуралдааны бэлтгэлийн хангамд бол байнгын хорооны гишүүдэл үйлчлэх гэсэн үг шүү дээ. Гишүүдийг илүү бүтээмжтэй ажилуулах, зохицуулах зохион байгуулах ажил юм. Тэгээ мэдээж хэрэг байнгын хороо учраас энэ улсын хурлд орж байгаа хууль шийдвэрүүдийн төслийг эрхлэх асуудлынхаа хүрээнд хилэлцдэг, санал дүгнэлтийг гаргадаг. За байнгын хороо учраас бас энэ Монгол улсын хэмжээнд хууль дүрм шийдвэрүүдийн биелэлтийг хяналт тавьж шаардаж ажиллах ёстой. За энэ дээр үл их шүүмжил гардаг. За тэгээ мэдээж хэрэг байнгын хорооны даргынхаа хувьд бол гол юм нь бол яг тэр чиглэлийнхаа өрөөнд нэг том эрх байдаг. Тэрний юу юм гэхээр Монгол улсын батлагдсан гараад хүчин төгөлдөр болж байгаа хуулийн эцсийн найруулгыг одоо яг их хурлын даргын өмнөх нь талд нь зөвшөөрдөг ийм одоо хүнэлтэй. Тэгээ одоо манай ширээн дээр үжин сая таныг орж ирэхээс өмнө Тэмүүжин гишүүн, инквер гишүүн нарын санаачилсан гээд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тэр ашиг сонирхлын зөрчлөөс улсын шилдэг тухай тий сонирхлын зөрчлийн хууль гэж яриад байгаа. Энэ хуулийн санаачлагч нь би өөрөө юм. Тэгээ энэ хууль маань манай байнгын хорооны одоо энэ сая намрын чуулганы хугацаанд бас гол одоо бүтээл ард түмэндээ одоо хэрэгтэй зүйл барьж байгаа хийсэн ажил маань. Тэгээ энэ хуулийн эцсийн найруулгыг одоо би өөрөө хянаад одоо зөвшөөрөгөөд ингээд улсын хурлын дарга өгвөл эцсийн найруулгын редакцийг их хурл сонсно. Тэгээ яг энэ хуулийн дээр нухацтай ажил сууж ин өөрөө энэ хуулийг санаачилсан гишүүний хувьд бас одоо яг редакцийг уншиж байгаа учраас үг таслуулган дээр нэг анхаарал сууж байна. Таны өрөөнд бас зураг янз бүрийн шагналууд их байх шиг байна. Хүн дарга сая шинэ жилээр баха. Нэг 4 гишүүнд бүр онцгой нэг юм Алтан соём гэдэг юм өгдөө гэсэн мэдээлэл гарч ирсэн. Тэгээ үзчихсэн тэр үү? Тий. Энэ яг хөө ер нь би ч илдэг олон шагнал болоо зүгээр аваад байдгүй. Гэхдээ өмнө нь бол сонгуулийн ерөнхийлөгөөр засгийн газрын хэрэглэх газарт ажиллаж байсан. Одоо манай гэрт бол байгальдаа би нэг алтан гац судан авч ирсэн. Энэ ордны цогцлборын ажлыг ерөнхийд нь удирдах гэсэн. Тэгээ тэрний дараа одоо миний хамгийн хүндтэй шагнал гэвэл энэ бол энэ алтан соём байж байгаа. Энэ сая шинэ жилээр өгсөн. 4 гишүүнд өгсөн тийм. Тий 4 гишүүн Балдаа очроо манай Фортуна маш сайн ажилласан тийм. Ер нь энийг бол тгий гэсэн. Тэгээд ерөнхийдөө тэр жилээ ингээд бодлогын шинжтэй, хүндрэлтэй шийдэж шихэд төвөгтэй асуудлуудыг ард гарч хамт олноо зохион байгуулж олон түвний гишүүдийн дэмжлэгээр л явна шүү дээ. Бид чинь ганцаараа бол хинч биш шүү дээ. Тэгээ энийг бас энэ соёмбыг бас одоо энийг соёмбыг л дэмбэр даргын эсрэг цаанд бол анхад өгж байгаа. Тий. Тэгээ энэ соёмб гэдэг бол одоо ажлын зүйлт болно. Ингээд өрөөндөө та нар байлгаж явах хэрэгтэй шүү. Олон соёмбтой болно гэдэг бол маш их олон ажлыг зохицуулж дээр нь маш олон гишүүдийн дэмжлэг, итгэл дэмжлэгийг нэгтгэж чадсан хүнийг хэлнэ гэж байгаа. Одоо лидер гишүүн байна шүү. Одоо ямар ч би агтч юм авсан юм байж байгаа. Тий. Энэ зургнууд. За энэ бол яг манай Дархуул аймгийн 15 дугаар сургуулийн хамт олноос одоо надад одоо гэсэн Монголын одоо энэ эртний одоо үеийн хаад ноёдын язгууртны ан аав хийж байгаа ингээд бэргэдээ гэдэг юм багш. Надад энийг одоо гэс би энд хийсэн байж байгаа. За тэр цаана илэглэлийг энд одоо Батэрдэн гэдэг нөгөө прокурортой нэлээд төстэй зурчихгүй тийм. Хууль гэдэг энэ хатыг засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дээр байхад давхар нөгөө орон тооны бус гишүүнээр төрийн өвчөр нэг гишүүн байсан. Тэгээ тэр шинэ жилээр нэг жил шинэ жилээр байхад Батэрдэн зураачийг та мэдэн шүү дээ. Манай их хурлын гишүүдийг зурдаг. Тэр илэглээд ингээд бамбата хууль гээд тэгээд одоо тэр хүндээ жоохон ёгтлоод ингээд өөрхөө хийсэн юм зураг байдаг. Тэгээ би энийг харахаар бас заримдаа сонирхолтой юм шиг харагддаг байхгүй тийм. За энэ бол мэдээж хэрэг бидний дээчүүд те. Би ч одоо бусдтай адилхан бол миний одоо нэг оюутан байхдаа биччихээс одоо энэ миний тэмдэглэл дэвтэр байна л да. Сая таныг орж ирнэ гэдэг энэ тэмдэглэл дэвтрээ бол 90 онд биччихсэн юм л. Энэ дотор бол одоо жишээ нь ингээд би бичсэн байдаг байхгүй. Хоёрын одоо энд шүү дээ. Би нуух юм алга. Тэгээ ингэж байгаа байхгүй. Чингис хаан миний түнгүүдийн гэж байгаа. Миний түнгүүдийн дээчүүтэй гэж ингэж өөртөө ингэж биччихсэн юм гэж байж байгаа. Одоо та ингээ ордны уртлын нөгөө Чингис хааны хөшөөг харуул те. Тэрний доор байгаа шүү дээ те. Тэнгэрлэг эзэн
Чингис хаан гэж их Монгол улсыг үндэслэн байгуулагч. Би тэгээд тэр үед нөгөө засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дотор байхад 800 жилийн үндэсний хорон нарийн бичгийн дарга болсон арын албанд байсан. Тэгээ энэний үгийг олох гэсэн чинь Чингис хааныг их эзэн Чингис хаан тийм ээ одоо тэгээд дээд эзэн ч гэдэг юм янз янзаар хэлээд исэн олохгүйсэн тэгээд чоймоо өгчтэй би ярьж байгаад их Монгол улсыг үндэслэн байгуулагч Тэнгэрлэг эзэн Чингис хаан гэж одоо хэлвэл болж гинөө одоо бусад үг ерөөсө тохирохгүй байна. Эзэн хаан, их эзэн богд эднэр гэх. Тэгэхээр энэ бол ерөөсө үндэслэн байгуулагч бөгөөд Тэнгэрлэг эзэн хаан. Ийм учраас бол ингэж томьёолдог. Тэгээ тэр миний үгээр одоо Монгол бичгээр энэ одоо ордны одноога Чингис хааны доотлын суурин дээр бичигдсэн байгаа. Тэгээ тэр бол би тэр үгийг өөрөө бичүүлжсэн учраас тэрийг бас багтаж явдаг. Тий. Сасаагүй байна. За энэ дээр бол баахан л за энд одоо одоо нэг социализмын үед талархлын бичиг, баярын бичиг их байдаг гэдэг чинь бас нэг бодлын ингээл элдв шалдуу юм. Одоо би уг нэг олон авдаггүй шүү дээ. Тэгтэл ингээл бас л ингээл өрөөнд дүүрчтгэл юм байна. За энэ тэгээд ном санд бол ер нь ямар ном вэ? За энэ манай миний өрөөнд одоо ном л одоо зөндөө байна. Энд бол ер нь зөвхөн Монголын сүүлийн үед гардаг ингээл элдв одоо улс төр нийгмийн шинжтэй. Өөрөө авсан номнууд байна уу? Эсвэл ихэвчлэн би ер нь өөрөө авна шүү. Ер нь ихэвчлэн өөрөө авдаг. Интер номын дэлгүүрт бол нэг удирдал тутам бол за заримдаа бол нэг 2-3 сартаа 2 сартаа орчин заримдаа бол удирдалд ордог. За энд бол тэгэл нийгмийн улс төр миний хуулийн чиглэлийн юмнууд бол ингээ бүгд үүдэг. Ер нь их сайн ашиглана. Энэ харин нэг сони юм зүгээр танд хэлэхэд энэ миний ширээний номнуудын нэг хэсэг. За ер нь өдөр болгон бараг уншина. За энийг харах юм бол энэ одоо англи дээр бол энэ шинэ гэрээ гэж байгаа. За тэгээ энэ дээр би харахад энэ бол корон судар. Энэ одоо тухай. За энэ шилмэл далаа багшин. За манай гэрт одоо бурхан багшин гэдэг юм уу янз бүрийн одоо нөгөө ошоо багшин тайлбар гэдэг янз бүрийн номнууд бий. Жишээ нь би одоо танд энийг нэг үзүүлэх одоо бас сонирхолтой. 3 шашны одоо гол онлын номнууд бол бүгд. Ер нь би элдв номнуудаас илүүтэй 3 энэ том номлогчдын сургаалыг бол философийн хүмүүс энэ бүх шашны энэ он сургаалуудыг үздэг л да. Одоо амар тайван амьдрахын зурлаг гэдэг далаа багш ингээд нэг сар болгоны өдөр болгоноор ингэж юм бичсэн байгаа. Ямар байдаг ингээ гоё эерэг юм тухай. Одоо шил би энэ 2 сарын 27-нд төрсэн байхгүй юу? Тэгээ би саяхан уншсан юм байгаа. 2 дугаар сарын 27 гэж байна. 2 дугаар сарын 26-нах явах та их дэлхийг өөрчлөхийг хүсэж байгаа бол нэгдүгээрт өөрийгөө өөрчилж дараа нь түүнийг сайжруулах талыг анхаарах хэрэгтэй. Бид түүнээс дэндүү илүү ихийг авахыг санааширч байна. Юм бүхэн бидэнд үр дүн зарим цохилт авчирдаг бүлгөө гэж. Миний төрсөн өдөр гэж. За жишээлбэл энийг бол би саяхан ингээ үзсэн. Одоо энэ ингээд миний байнгын одоо үздэг юм дотор жишээлбэл энэ одоо шинэ гэрээн дээр байж байгаа л да хүмүүст бол бас энэ уртны юмнууд энэ одоо Тессалоникийн одоо хэлсэн хандаж хэлсэн үг байгаа. Энэ их чухал үг. Ер нь бол тийм ээ үргэлжид баяр хөөртэй яв. Тийм ээ? Байнга одоо залбирч бай. Ямар ч нөхцөл талархлаа илэрхийлж яваа. Тэгэхвэл одоо чамд одоо сайн сайхан бочноо гэд. Тэгээ энд байдгийн. За жишээ нь одоо энд бол одоо би одоо нэг хаяа үзэн л дээ. Тэгээд жишээ нь корон судар дээр манай хүмүүс бол сайн мэдэхгүй шүү дээ. Одоо Мухаммед элчийн одоо айлтсан зүйл дотор ингэж байгаа байхгүй юу? Бурхан одоо ямар хүний одоо чанарт дуртай байдгүйхэр өршөөл нэгүүлсэнгүй байх. Тэгээд хүлээс төвчээртэй байдлыг эзэмссэн. Ийм хоёр чанарыг эзэмссэн хүнд бурхан хайртай бөгөөд тэнд түн дуртай байдаг гэж. Мухаммед. Тэгээ энэ болгоныг яагаад гэдгийг хэр ер нь элдвийн олон ном зохиолоос илүү хамгийн одоо хуучрашгүй олон зууны дамжаад хүмүүс зовлон жаргалыг дааж туулахтаа ерөөсөө энэ 3 том үзэл сурталтыг номлосон одоо Мухаммед зүнчийн тэр одоо тэр христийн за тэгээд тэр буддагийн болоо бурхан багшинтэй сургаалууд дээр энэ хүмүүсийн одоо энэ үн төрлөختийн түүх бичигдэж хөгжиж дэвдсэн байхгүй. Тийм учраас би энийг бол залуу үеийнхэндээ ч өөрийнхөө эргэн тойрныхаа бүхэл мэддэг усудаа хэлдэг юм. Аль нэгэн шашин үзэл сурталтаатай биш ээ. Энийг одоо үзээч гэж хэлдэг. Энэ юм байгаа. За энд бас 2 доос иргэний сайд, сангийн сайд мэдээ. За энэ бол яг хэвтэ ер нь бол бидний нөгөө элдв аймаа бол ингээ өгдөг. Тэгээд энэ сонирхолтой зураг байна. Ханаа намын ерхий нэрийн бичгийн даргын зураг байж байгаа. За энэ сая өнгөрсөн 7 хоногт сүвчээсний зургийг тавиад байдаг. Ерхий нэрийн бичгийн дарга. Ерөөс өнгөрсөн 7 хоногт манай нам дээр арга хэмжээ болоод тэгээд би намын ерхий нэрийн бичгийн даргынхаа өрөөгөр орохын завшаан тохиолдоод ингэсэн. Тэгээд нэг түүх бол яг би хүмүүст нэг одоо нэг яриад явж байгаа үг л дээ. Одоо хөрсөх даргатай түүх ярих юм бол 1999 онд түрүүн биелжсэн намын бүлэгт хуулийн бодлогын зөвлөх байхад манай хөрсөх дарга бол нийгэм бодлогын зөвлөх гээд бит хоёр хамтарч ажиллаж байсан хоёр. Мөр зэрэгцээд намыгаа одоо цөөнх байхад бүлгээ цөөнх байхад
мөр зэрэгц зүтгэж явсан. Тэгээд өрөөгөр нь орсон тохиолдолд ингээд нөгөө өөрөө сайхан юм зураг юм сонин сайхан зураг байгаа ч тийм нэрэ. Тэгээд эрхэм манд Сүхбаатар танд дурсах Монгол Ардын намын ерөнхий нэмжид хүрсэх гэсэн. Зүгээр хүрсэх даргаанд хайрснаас энэ танаа сүүлийн үед одоо танаа ном чинээр төрж гарч ирж байгаа одоо ус төрчд гэдэг юм уу те шинэ залуу ус өвчнүүд ер нь л одоо юу гэдэг юм танаа ерөнхий нэмжийн даргын пракс гэдэг юм уу тэрний хүн энэний хүн гэсэн нэг юм хайр ярихтай гарч ирэх юм аа. Гэхдээ энэ зураг мөр гэж бодоход бас энэ зүг тэр яг илэн далангүй хэлэхэд би элдв фракц одоо гэдэг юм уу тиймд бол хамрахгүй шүү дээ. Зүгээр танд одоо хэлэхэд би бас яг энд ажиллаж байгаа олон залуучуудын хувьд дотроос бол харин хамгийн их одоо байгаа дарга лидерүүдтэй бас ойрхон ажилласан. Сая 4-15 жил одоо төр зүтгэж ийн гэж байна. Жишээ нь одоо X ерөнхийлөгч одоо энхүү даргатаач бас ажиллаж исэн. Одоо тэр цөөхөн бүлгийн ажлын албанд ажиллаж байгаа нөгөө тэр үе яг чинь манай бүлгийн дарга байсан шүү дээ. За тэгээд дараа нь засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэдрагаар 2 жил хагас ажиллахад 2 жилд нь манай одоо шадар сайд меган бэнх бол даргатай ойрхон ажилласан. Дараа нь тэгээд баяр даргатай бас хагас жил бас одоо хамгийн ойрхон яг л доор нь ажилласан. За одоо тэгээд манай Сүхбаатарын бот бол даргатай бас л одоо ажил хэргийн шуумаар бол байнга л ойрхон ажиллаж байгаа. Тэгээ хөрсөх даргатай бол од нь бол яг мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан. Тэгээ би хэлэх гэж байгаа санаа та жишээлбэл одоо миний тухай тэрний энэний хүн гэж юу сонсч байсан уу? Жишээлбэл одоо хөрсөх даргын гэдэг юм уу, аарын хүн одоо Сүхбаатарын Батболдын энх бол даргын, баяр даргын, инквер даргын гэж. Яг энэ хэдэн дарга нар маань бол нэг зүйл дээр харин би одоо би зүгээр ингээд хаяа сонсоход бол дандаа ажил хэргийн харилцааг эрхмэлдэг. Тэр хувийн дотн хандлага гаргадаг, тэр харилцааг холбогддог явдал байдаг л да. Тэрнээс би өөрөө ангид одоо байнга байж ирсэн. Тэгээ энэ хэд маань бол ямар ч гэсэн энэ хэдэн дарга нар маань фракц үү? Гэхдээ ер нь бол би таны хэлэх гэдэг санааг ойлгож. Ер нь бол фракц буюу бүлэглэл бол нам дотор хэдийгээр цул байдаг гэсэн тодорхой хэмжээний бүлэглэл бол байдаг. Миний хувьд бол би энэ дарга нартайгаа харилцахдаа нэг зарчмыг баримталдаг. Энэ бол мэдээж нөхөрсөг байдлыг хадгалахаас гадна бол гол нь ажил хэрэгч байдал. Ягаад гэвэл улс төрд бол гавьяа зүтгэл ажил хэрэгч байдлаар үнэлэхгүй бол ялцрал явагддаг. Тэр хувийн ойр дотны хандлага гол нь бариад явчих юм бол албан харилцаа, албан ёсны ажил хэрэгч чанар ерөнхийдөө алдагтай явчихдаг. Өнөөдөр нь бол энэ зүгээр энэ намын л хүн байна тийм үү? Тий, энэ Монгол Ардын намын ерөн зүгээр хүмүүс яг янз бүрээр идэх бах өнөөдөр ихтэй нэг юм штэ. Хамгийн сайн бодит баримт бол барин 50 жишээ бол юу гэхээр зэрэг чи тэр одоо чиглэлээ таны яригадаад байгаа сөрөг одоо фракц гэдэг утгыг сөрөг утгаар нь ярьж байгаа утгаар нь ч юм уу эсвэл өөр бусад утгаар надыг тийм юмд холилдож одоо яригдаж цацагдчихсан тохиолдлыг сонсоогүй байх. Энэ хамгийн одоо сайн хариулт бол ам биш. Ажил хэрэг бодит байдал. Энэ 5 сая хэллээ энэ зүгээр энэ ойр дотны харилцаагаа төрийн ажил албанд одоо юу гэдэг ашиглаад явал одоо ялцрал болно. Харин ажил хэрэг чанарыг бол гаргах хэрэгтэй. Тэгээ ер нь зүгээр өнөөдөр бол бас тэр тал нь жоохон багасаад гэдэг юм уу те. Үнэхээр одоо бас нэг танил тал энэ бүлэглэлүүдийн тохироогоор одоо бүх албан тушаалын томилгоо хийгдэх гэсэн ийм ойлголт бол нийгэмд бий болсон байна. Тэгэхээр би харин сая хэлж ял та ийм юм бол ерөнхийдөө бол байдаг. Өндөрлөгтний дүүх нь олон зуун одоо ч одоо бусад газар энэ өндөр хөлтэй бусад оронд байж л байна. Өнөөдөр Японд манайд бол гол юм нөгөө дооцсон хэтрэн гэдэг шиг манайд бол үнэхээр одоо ингээд хүлээн зөвшөөрөгдөөгүй тийм хүмүүсийг гаргаж байна. Одоо шил Японд гэвэхэд тийм ойр дотныхоо одоо хүрээллийн тэр хүмүүсийг хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй байхгүй бусдаа. Энд чи бэлтгэр гэж ярьдаг чинь тэр шүү дээ. Тэгээ өнөөдөр яг таны хэлээд байгаа асуудал бол гогцсон асуудал мөн үү мөн. Одоо шинэ цагийн шинэ улс төрчдийн нэг хандлага бол амаараа биш. Яг таны саяны хэлдэг ачир дээр Сүхбаатар одоо дарга боллоо. Чи ямар хүмүүсээ хүрээлүүлээд ямар хүнийг дэмжиж байна. Хүн бол одоо яриагаар биш шүү дээ. Энд чинь үйл хөдлөлөөр нь хүнийг бол үг яриагаар нь үйл хэрэгээр нь таниагаад одоо энэ чинь далаа өгшин ч гэсэн одоо хэлсэн үг байж л байна. За том улс бол яг адилхан хэлсэн мэт. Тэгээ би энийг бол зарим үгийг бол нөгөө танаахны хэлдгээр нөө коммент буюу тайлбаргүй гэж байдаг шүү дээ. Телевизийн юмд гардаг. Тэгээ тэр бол энэ улс төрийн нийгмийн амьдрал гарч байгаа зарим зүйлийг бол нөө коммент буюу тайлбаргүй байсан дээр гэж боддог. Энд бас нэг сонирхолтой зураг багш байна. Гангаамаа би өөрөө ч зураг болов хоолнд тавьсан болоо гэдэг. Давж чарж ирсэн чинь гангаамаагийн зураг байна тийм ээ. Манай гангаамаа гавьят надад одоо уулзаж бас өгсөн юм аа. Тэгээ яасан гэхээр би зүгээр жаахан хувь нэмэр одоо болгож надад өөрөө хандсан. Тэгээ би надыг одоо надад итгээд бас би энийг мэдэхгүй ч гэлээ гэсэн утсаараа ирээд
Тэгээ би нэг ийм зориг тавиа явж байгаа маа гэд ингээл одоо битээр уцсны цаанаас ярьж байгаа л энийг жаахан дэмжсэн. Тэгээд 2011 оны 5 дугаар сарын 21-ний 6 цаг 30 минутад гангаа манай Эверестийн оргил 8848 м гарсан. Тэгээ энэ дотроо тэр хүмүүсээ битсэн гэдээсэн байхгүй юу? Энэ далбаа бүр зориуд идэх. Тийм, тэрийн далбаагаа сайхан ширэн дээр ингэж сайхан ингэж тий буулгаад ингэж. Тэгээ миний нэр одоо энд байгаа. Манай хэдийн тий ариун гишүүнс байна тий. За тий тэгээ оюун хоолол гишүүн. Чойзлсон хөдөлмөр. За тий тэгээд байгаа бах тий. Тэгээд эднэр ингээ яасан. Тэгээд надад бүр ингээ баярлалаа гэж хэлээд ингээ өгсөн. Тэгээ би нацтай хямартай хүний одоо энэ сайхан зургийг одоо надад бэлгсэн бэлгшээгээд эндээ талж идэг. Тэгээд гавьяат усанд ч гэсэн бас түрүүн баяр хүргэсэн байж байгаа. Ярианда хэллээ л дээ. Ер нь бол бас зарим дараагийн нийцдэг юм байдаг. Тэрийч би шулуухай хэлцдэг. Илүү одоо юу гэдэг хайг шүл зүгээд хин нэгний хүн гээд явдаггүй гэж. Их хурлд бол одоо хамгийн залуу гишүүн. Гэхдээ ер нь бас их хурлынхаа зарим хавд гишүүдтэй ам мөрөөлөө. За бүр зарим сони үйл дээр гар зөрүүллээ гэж бичигдээ зарим нь бол одоо залуу хөвгтэй гэж юунч шадрын давлын ингээд бас жоохон тэгж ойлгож гисэн баг. За зарим нь бол үнэхээр одоо бас ажил мэргэжлийн хувьд бол одоо тий адилхан их хурлын гишүүд биеиндээ хэлэх юм байх хэвээр маргалдах бодолцох хэрэгсээ орно юм байх хэвээр гэл. Нямдар цайттай бас нэг бодолцоод авсан байсан. Сүүлд одоо байнгын орон дээр бас эдний гишүүнтэй бас нэлээд хатуу биеиндээ бас шилжээд авсан. Тэгээд яг сая таны хэлж байгаа үгийг сонсгоо. Тэр бол миний хувьд бол тийм үргэлж одоо санаанд орж идэг ийм л хэцүү зүйлүүдийн нэг л дээ. Би ч өөрөө нөгөө багасаач тэр явж ирсэн зам маань бол өөрөө тийм сурт хунтай байх, үлгэр дуураалтай байх, олон түмэнд хүндэтгэлтэй хандах гэдэг зарчмыг бол бүр хар багасаа өөртөө шаардлага тавьж ажилладаг болсон. Тэгээ саяны хэлдэг тохиолдол төр бол нэг талаас зарчим маань нэвдэгдэж нөгөө талаас бол асуудал бас эвгүй тийм байдлаар тавигдсан. Тэгээд тэр яагаад гэсэн юм бэ гэхээр би элен далангуу одоо тайлбар хийгээд байх шаардлага бас байхгүй наад дээр. Хүмүүсийн хоорондын асуудал. Ямар ч гэсэн юутай ч гэсэн миний хэлж мэдэх зүйл бол би бол ерөөс альва юм дээр эхэлж хүнлүү тогтлно. Эхэлж одоо тэр улсуудыг ямар нэгэн хүмүүсийг одоо өдөө хатгах гэж ерөөс боддгоо. Тэгээд түрүүний тэр нямдар сайттай үүссэн асуудал бол нэг удаагийн тохиолдлоор үүсээгүй. Нэлээд удаагийн одоо чинь хүнд ярихгүй юм байна тийм ээ. Үүсээд тэгээд тэрэн дээр бол өөрийнхөө байсурыг тухайн үед бол арга буюу илэрхийлсэн. Тэгээд тэн дотор бол тэр зарим хэвлэмжийн дэгсүүлээд байгаа шиг би нэг боолгуулаад унаж хөвтөд янз бүр улсын байхгүй. Мэдээж хэрэг битэрийн оронд ширүүн шазрун тийм одоо харилцааны элементүүд бол байсан. За тэгээд эр хүний улсуудын хувьд бол бас тодорхой хэмжээний үйлдэл бол гарсан баг. Гэхдээ би бол одоо мань хүнд бол хүндэтгэлтэй тухайн үед хандсан. Зүгээр нямдар сайд битээ тэрнээс хойш олон удаа уулзсан. Надад бүр ах хүний хувьд сургамж өгсөн. За Сүхбаатараа чи тэрэн дээр алдаад байна шүү. Чи энэ дээр бол болоод байна. Чамд ийм нөөц боломж байна. Гэ бүр одоо зарим хүмүүс бол үнэмшихгүй л өнөөдрийг хүртэл зарим улсууд битэрийн харьцаан дээр бас бодоод энэ одоо нэг жоохон таараа байгаа бах гэж бодоод үгүй л дээ. Тэр байтугай надад амжилт өссөн. Би одоо үүнээс хойш түүнээс цааш тийм ээ. Ерөнхийдөө бол бууж өгч байгаа даа биш. Би яагаад ингэсэн юм бэ гэдгийг бол мань хүн сайн ойлгосон. Яагаад би хуулийн салбар шинжилгээ хийх хүсэж байна. Мань хүн 20 жилийн улс төрийн түүхэнд 10 хэдэн жилд хуулийн салбарын бодлогыг ямар нэг хэмжээг тодорхойлж, тэгээд тодорхой хэмжээний асуудлыг би дэвшүүлж тавьж, тэгээд тэр асуудлаараа хувийн талаасаа, хувьсгалын талаасаа тодорхой зөрчил тэмцэлгүй бол амьдрал юу штэ. Тэгээ ингээ явсан. Тэгээ өөрөө бол ерөнхийдөө бол одоо тийм сургамжийн хатуу хэлдэг ч гэсэн сургамжийн хавчуулдаг болсон. Өмнөшгөө бол тийм төрөмгөө тийм байха болцсон шүү дээ. Тэгээ аль аль нь бидний хувьд бол бодууштай юм болсон. Зүгээр би тэр явдлаас хамгийн гол нь зэвүүцч гэдэг юм. Тэр явдлыг эвгүүцсэн хүмүүс хэрвээ байгаа бол аль аль нь битүүрийн хувьд бол бас брутал зүйл болсон л одоо хэрэгэл явдалтай. Гэхдээ амьдрал гэдэг бол ажил хэрэгээ энэ дотор бол хувийн шалтгаан бол байгаагүй байхгүй юу? Сая таны хэлдэг тэр Эрдэнэ гишүүний асуудал байж байна. Би Эрдэнэ гишүүний юм дээр бас яг Эрдэнэ гишүүн телевизийн камерууд надад дээр төвлөрсөн байсан учраас миний хэлж байгаа үг жоохон тийм эвгүй гарсан баг. Эхлээд надад миний талаар их таагүй хэлэхгүй. Өмнө нь битээр чинь бас сонгуулийн ерөнхий оронд байхад нуух юу ах вэ? Бас нэг хоёулаа хоорондоо хатуу чулууцалтаад ингэ явж ирсэн. За тэгээ сая их хуралд орж ирээд бүү юу одоо бусад хүмүүстэй харьцуулан баг битээр чинь илүү ойрхон найз нөхдөж ах уу? Ингээл одоо явж бүр одоо байнга биш юм ахэд юу нэг их ойрхон уулздаг ярьдаг юм болсон. Бас л та тэгээд тэр ажил хэргийн асуудалд маргаан үсээд надыг нэг тийм бас эвгүй хэлэхээр зэрэг би бас санаанд
нөгөө тийм үг хэлнэ гэж бодоогүй байж байгаа. Тэгэхээр нөгөө хүний чинь одоо нэг эвгүй царайлчихсан байна гэж хэлсэн. Гэхдээ тэр оройдоо би нөгөө үгэндээ биш санаа зовсон юм нь бол битэрийн дэм зургатаар гарчиж тэрийг үдсэн хүмүүс харах юм бол Сүхбаатар гишүүн итгэж найдаж байгаа гишүүн маань хэдийгээр зөв бие хамгаалах хэлсэн ч байсан аль талаасаа ч байсан үлгэр дуурайлгүй тийм юм хэлсэн байна гэж бодохгүй. Дээр нь нөгөө Эрдэнэ гишүүний маань гэр орныхан маань бас гомдох вэ гэж бодоод тэгээ Эрдэнэ гишүүнтэйгээ за хоёулын юм дэмий үгэлцсэн байх шүү би зүгээр гар барьсан. Тэр сониовд бичээд идэх шиг сүулт нь уучлалгуугааг واخгүй асуудал. Тэгээд тэр асуудал дээр юм үсээд ингээд хүмүүс бол энэ их хурлын дээр тийм одоо ийм парламентд хэлж чадгаа зарим улсын парламентд ийм луга юм шийддэг, нүүлэгдэг, зодтолдог, усталцдаг янз бүрийн юм байдаг. За тэр хэлж ярих бол одоо манайхан бол өсөөл нэг хэлж ярих нь тийм байж л идэгчтэй гэл тоодгүй юм. Гэхдээ тэгээд амраа хараа ийм байгаа байхгүй. Солонгост бол жишээ нь парламентын гишүүд дээр би одоо Солонгосын сонгуулийн комиссийн хэднэр уулзаад ягаад танах ингээл зодтолтол нүдэлтэй уйлал ингээд бүгд дайраад байт юм гэсэн. Ерөөсө арт түмнийл зүтгэж яваа юм парламентд сууж байгаа юм бол тэр хүн юу хийх ёстой. Тэр арт түмнийхээ төлөө зүтгэж ийн гэдгийг харуулж явах ёстой. Тэгээ манай тэр улсуудыг манай сонгогчд юу гэж харддаг вөхөр энэ хүн чинь ингээд зүгээр суугаад байгаа юм биш. Бидний төлөө бол ерөөсөө юу ч хийхээс буцахгүй ингээд зүтгээд гүгүүд байгаа юм байна гэж хүлээж авдаг гэж байгаа. За тэр Тайваны парламент эднэр гэдэг юм ингээд Оросууд эднэр гэдэг юм. Тэр улсын тэр нэг арт түмний сонгогчдын онцлог байна л да. Өөрийгөө биеэрээ харуулах. Монголчуудын хувьд бол миний хувьд бол нэг тэр додон цохоо хийгээл хэрүүл уруул хийгээл нэг эвгүй хэлээд авах бол зохимжтой биш. Би тэгээд энэ далаа багшин сая юу хэлж чинь далаа 14 далаа ламын одоо тэр энэ нэг үг надад одоо хүрт бодод улс төр орохтол би энийг байнга санаж авах хэрэгтэй гэж. Энэ юу гэхээр хүний нийгмийг ёс суртахуунгүй хүний нийгэмд ёс суртахуунгүй улс төр хизээ сайхан зүйл авчирч байгаагүй авчрахгүй гэж. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шиг ерөөсөө сая тэр 2 удаагийн би бол олон удаа үнтэй муудалцааг үл дээ. Эрдэл одоо Эрдэнэ гишүүн Нямдар сайд хоёртол үнэхээр одоо 2 удаа яг хөө бусдын анхаарлыг илүү татсан баг. Тэгвэл тийм асуудлаар одоо яриа хэлээ гарсан. Гэхдээ энэ дээрээ бол би нэг цаашдаа бол юу гэж боддог вөхөр сая тэр одоо Мухаммед зүг ч үгүй шүү дээ. Ер нь хүний гол чанар бол хүлээц төвчээртэй байдал. Хүлээлээ төвчлээгээд чи бол хожигдож ялагдаж байгаа хэрэг биш. Харин ч асуудлыг ойлгуулахад энэ илүү дараагийн ээлж тусдаа болов гэж. Тэгээ өөртөө гих мэтэр бол ингээд одоо энэ ширээний номнуудаар энэ дундаас үзэхээр өөртөө ч хүмжилттэй ханддаг. Тэгээ цаашдаа бол эмоц сэтгэл хөдлөл байна. Асуудлыг яаж байгаа бол илүү тайван ухаалгаар байр суурь ойлгуулад тэр бусад түн сэтгэлээ барьж чадахгүй байсан ч гэсэн тэрэн дээр бас нэг айтайхан тайван хандчихэ. Гэсэл ийм бодолтой л одоо үлдсэн шүү дээ тэрнээс хойш. Тэгээд өнөөдөр ямар ч гэсэн миний өнөөдөр улсын хурлд бас байнгын орон даргуулаа явж байгаа нь бол яг үнэндээ бол энэ хэдэн гишүүд маань надад итгэж дэмжиж надыг бас заримдаа бас одоо чи ингэж үг хэлээд байна гэл одоо хүний өрөнгөө аль намынхын ч бас надад бол их сайхан урмыг хэлдэж штэ. Чи бол ингэмээр байна, тэгмээр байна гэд тэгээд бас чи чинь айтайхан ингээд асуудал бас шийдэх гэж яваад байгаа гэсэн дэмжиж байгаа шүү гэд. Тэгээ би эднэрийн итгэл дэмжлэгээр бас тодорхой хэмжээнд өнөөдөр бас одоо нэг ингээд ажлыг хариуцаад асуудлыг шийдчих гэлээ. Тэгэл тэрийг тайлбарлал ингээл яваад байгаа юм шүү дээ. Ажлын төлөв хүргэлжиж байна. За тэгэхээр өнөөдрийн оролцогч маань улсын хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын орон дарга Сүхбаатар байгаа. Тэгээд үзэгч та бүхэн бол сайн бас надтай хамт Сүхбаатар даргын өрөөгөөр зочлоо. Одоо харин ярьцгаа үргэлжлүүлэхээр би гэртнэрсэн байна. Ер нь бол Сөүлд Улаанбаатарын одоо өнөөс ч болдг юм уу манай дарга нар болцвол энэ их техник өөрнөөс урагш байгаадах шиг байт. Та бол бас ер нь урагш хэсэгт бол орж байна тийм үү? Гэхдээ яг хөө таны асууж байгаа энэ гэхдээ манай байрын онцлог бол би л дээ бас юу гэхээр энэ байрыг 2007 онд би засгийн газрын хэрэглэх газрын тэргүүнд дараагаар ажиллаж байсан. Тэгээд энэ удирдлагын актив бол манай хэрэглэх газрын харьяа байдаг байсан. Тэгээд удирдлагын активийнх маань санаачлал гаргаад ингээ би дэмжиж тэгээд засгийн газрын хэрэглэх газрын одоо төрийн албаагчдад болоод удирдлагын активийн багш ажилтнуудад зориулаад тэгээд удирдлагын активийн эзэмшлийн энэ асуудалд нийгмийн асуудал шийдвэрлэх зорилгоор асуудал одоо тавигдаад тэгээ би энийг өөрөө зохион байгуулсан. Тэгээд энэ дотор манай засгийн газрын хэрэглэх газрын бараг 30-аад ажилтан ер нь ойрын жилүүдэд ер нь тэгж төрийн албаагчдын асуудал шийдэж байгаагүй. Тэгээ оруулсан. Тэгээ манай тухайд ажиллаж байсан сайд маань бол намайг бас энэ асуудал оруулсан. Би урд нь энэ хорооллын модны хоёрын тэнд амьдарч байсан л да. Тэгээ энд хүүхэд маань бас одоо жоохон өвдөд байсан учраас
одоо саяны ийшээл ярьсан. Тэгээ энэ маань одоо бас ашиглалтанд орох гэж нэлээд болсон. Үүн бол хямдхан. Тэгээ одоо ингээ харах юм бол ингээд яах вэ? Одоо надтай бол болж байгаа. Ерөнхийдөө бол одоо нэг 3 өрөө. Тэгээд одоо жирийн айлын хувьд ингээд явцсан. Ямар ч гэсэн авилга гарын хаалганы асуудал бол энд байхгүй. Тэгээд тэр үнэтэй хаус биш. Энэ манай энэ байранд бол ерөөсөө амьдардаг ганц одоо улсын хурлын гишүүн гэвэл бий л байна. Бус нь бол одоо жирийн төрийн албаагч. Манай төрийн албаагч удирдлагын академи дарга нар байхгүй л гэж тайлх гэдэг. За одоо тэгээ би өөрөө чи юмд хэлэхэд бол ямар ч гэсэн тэр үнэтэй хаус юм уу тийм асуудал биш. Хөрөнгө оруулалтын мэдүүлэгдээс тусгасан. Жирийн орон сууц. Тийм жирийн орон сууц. Энэний үнэ бол угаасаа 1 квадрат метр анх бидний ярьж байхад 350 мянга гэсэн. Гэхдээ яг сүүлд нэмэгдсэн л дээ. Энэ бол хамгийн хямдхан. Ягаад гэвэл нөгөө газар чинь өөрөө үнэхээр авилгын тийм үн орчдөг гэдэг нь мэдэгдээд байгаа байхгүй юу. Тэг яг энэ бол үнэ гайгүй таарсан юм үнээр яасан. Гэхдээ одоо бас гүйцэд одоо бас юм уу хүлээж авч чадаагүй л одоо ингээл бас одоо бараг жил хагас болчихж байна уу да. Тийм тэгэл явж. Энэ дөрөд овж байгаа да. Гол удаагүй. Ерөөсөө хэрэглэх газрын дарга багтаал юм биш. Тэгэхгүй тэр үед бариулах тэрс асуудал тавиад гишүүн болсон хойно бүр энэ гишүүн болсон хойно л энэ чинь нэлээд удаан санхүүжилт магуултын асуудал хүнд. За тэгээ төлбөрийн ялбар гэдэг өөр хоорондоо бас нэлээд маргаан заргаан янз бүрийн болоод ингээ явсаар угаад. Тэгээ ер нь энэ чинь төлбөрийг бараг 2-3 жил цуулж төлсөн шүү дээ. Энд байгаа улсууд. Тэрнээсээ болоо зарим нь алдан гэдэг хэл амуусаад энэ чинь бас нэлээд бэрхшээл туулж ингээд дитсэн. Тэгээ үндсэндээ энд орж ирээд жил хагас болж байна уу да. Тэгээ жил хагас болж байна. Хөрөнгө оруулалтын мэдүүлгийг зөвхөн гишүүдийн мэдүүлгийг харж байхад бол та бол одоо бас хамгийн даруухан гэдэг юм те. Хөрөнгө оруулалтын хөрөнгөтэй гишүүдийнх нь нэг байл л дээ. Тий, ер нь зүгээр ийм штэ. Улс төрд орж байгаа юм бол би өөрөө улс төрд гинт бас бодож байгаа л орчоогүй л дээ. Одоо түрүүн та өдөр ажлын одоо манай ажил дээр бол ярьжсэн. Ер нь нийгмийн төлөө улсынхаа төлөө өөрийгөө зориулдаг тийм ажил албаар эхлэнэ гэдгээ бол бараг 10 жилд багтаал социализмын үед багтаал шийдсэн их үзэл бодолтой байсан юм шиг одоо бодох. Тэгэхээр тэнд би нэг зүйл ойлгосон. Хэрвээ ингэж явах гэж бол хувийн амьдралын талаар нийгмийн талаасаа бол чи золиос ямар нэгэн золиос гарганаа. Тэгээ тэр нь юу юм бэ гэхээр материалын байдал бусад асуудлуудад найз нөхдийнхөө донд хамтран зүтгэж байгаа хүмүүсээс чи бол баян чинэлэг байж болохгүй. Энэ улс төрд явах гэж байгаа гэдэг ойлголтыг бол ерөнхийдөө бол би дээх нь авцсан байсан. Тийм учраас явж байгаа зам мөр маань дандаа тийм бусдаас тийм одоо юу гэдэг тэр албан тушаалын байдлаа ашиглаад мөнгө санхүүгөө шууд дэвшлүүлээд тэгэл одоо ингээл яваад ах юм бол улс төрд чиний байх хугацаа, чиний хийх үйл хэрэг чинь бол сагтана шүү дээ. Тэгэхээр мэдээж том амбицтай хүн чинь бусдтай ч гэсэн одоо ингээд энэ цаг үед чинь хүмүүс шалгаал за энэ нөхөр бол одоо шудраг гэж яриад байна. Жинкнээсээ шудраг юм уу гэж үзэж хараад янз бүрээр одоо шалгаал янз бүрээр л одоо орлоо шүү дээ. Тэнд би их хурлын дэвшигтэй ерөнхийдөө бол бэлтгэлтэй энэ талаа бодсон байсан. Тийм учраас нэг зүйл дээр бол өөрөө бол утсан л доо. Ер нь бол одоо манай гэр орныхын сайн мэд миний төрөл садныхын ч мэднэ. Тэгээд хувийн хандлагаар хувийн эрх ашигтаар хөтлөгдсөн гэдэг юмд би бол орохгүй. Мэдээж хэрэг амьдралд бол хүндрэл гаралгүй яах вэ? Тэгээд сая бол яг манай нэг хүүхэд маань өвдөд ингээд зогтвол би урднаа хэлмдэлээр бас хэлжсэн ганц нэг удаа. Тэгэхэд бол үнэхээр одоо хөрөнгө мөнгө гэдэг бол хэрэгтэй л болдог л да. Зүгээр улс төрийн юмд яаж одоо та 8 онд сонгуулиа явуулсан юм бэ гэж тийм. Жишээлбэл дор хаяж 2 тэрбум төгрөг өнгөрсөн сонгуулиар нэг хүн гаргасан ч гэдэг юм уу. Ингээд сонгуульд бол асар их мөнгө гардаг. Ер нь улс төр хийхэд мөнгө гардаг гэж хүмүүс ярьдаг. Тий 2008 онд бол би хэдийн хэрэг мөнгө зарч байгаа л хүмүүс асуугаад байдаг л да. Би тэнд 160 гаруй сая төгрөг зарсан байдаг. Ердөө. Тий үгүй ердөө гэж эн чинь бас нэлээд мөнгө шүү дээ. Нэлээд мөнгөтэй ер нь. Гэхдээ нөгөө 2 тэрбум мөнгөтэй харьцуулахаар үгүй би тэгж яаж гарах хүн чинь өөрийнхөө амьдралын тэр тодорхой тийм асуудал дээр тийм зардал гаргадаг хүн чинь сонгуульд тэгж гаргавал эн чинь сонгуульд өрсөлдөх хэрэггүй шүү дээ. Ер нь бол зүгээр миний одоо улс төрд баримтлагдаг зарчим бол юу гэхээр хүн бол яг ийм төвшөнд ингээд тэрийн ажил алба олон нийтийн итгэлийг хүлээгэж явж байгаа хүн бол олон одоо дэмжигчтэй итгэдэг тийм хүмүүстэй байдаг. Тэгэхээр тэр улсуудын одоо миний дэмжигчдийн нэг онцлог бол надыг улгаал өврийн асуудал битгий холбогдороо гэж хэлдэг байхгүй. Тэгээ би нэг зүйлийг хэлдэг. Америк-мгийн улс төр хийнэ гэж. Тэр нь юу юм бэ гэхээр чи улс төрд ороход чи сонгуульд оролцох тодорхой хэмжээний санхүү болон санхүүгийн бус дэмжлэгээ босгож чадахгүй бол чи сонгуульд ялахгүй. Тэрнээс өөрөө баян байж байгаа л хэдэн цаас байж байгаа хувьяасаа гаргаад тэгэл орно гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм стилээр би ажиллана гээд 8 онд орсон. Тэгээ өөрийнхөө хэмжээнд миний босгосон одоо бэлнэр гэдэг юм босгосон. За бэлэн бусаар бол тодорхой олон хүн дэмжлэг үзүүлсэн байна. Ингээд
Энэ хэлбэрээр бол би ороод сонгуульд бол ялтай болчихсон. Одоо ч гэсэн 2012 онд би олон иргэдээс бол асуугаад надыг дэмжиж байгаа бол би сонгуульд өрсөлдөе. Надыг дэмжиж байгаа бол дэмжээч. Заавал одоо мөнгө өгөхгүй мөнгө мос байдлаар. Тэр тохиолдолд би улс төрд оршин тогт. Өгдөөдгээд бас түрүү энэ хадлууд хэлчихлээ. Сайн таны өрдөр суугаад байдаг. Тий. Сандраагаад одоо урчин жилээс хинт үнд чинь өвчин хэлж ирдүү хийсч ирдэг гэд. Тэгээд нөгөө нэлээд имчилгээ домчлогоо болоод тэгээд Солонгост одоо очиод энд бас имчилүүлэх боломжгүй тэнд ингээд тэгэл одоо тодорхой хэмжээнд одоо хүнд замт болсон. Тэгээд одоо имчилгээтэй үе одоо нэг хяналтан дээр хэд явдаг. Нэлээд сэргэлэн нөхөрвэ. Сая бол одоо телевизийн өмнө надаас илүү ярьж байгаа байна шүү дээ. Тэгээд ороод иж хахад бас нэг хэсэг бас нэлээд ном зохиолч хөтөл рүү тийм гэж хэлсэн тийм. Би тэнд намаас харагдаад ах шиг. Энд номч байна. За энд юу байгаа? Би одоо бас нэг дээдлэлт үүднээс энэ бол хүмүүст нэх мэдэхгүй баха. Тэгээд энэ миний надыг одоо зүгээр улс төр төрийн албанд л зөвхөн байсан гэж бодох бах. Тэгэхээр би бас хуулийн сургуулиудад 8 жил багшилсан юм байна. Бараг одоо нэлээд олон шавьтай. За энэ 2000 он бичсэн та хартаа. Сурах хүчиг шүү. Энэ одоо чимэд өгш манай гавьяатвал чимэд өгш бүгд найрамд Монгол орчсын захиргааны нөхцөл 70-аад оны үед бичсэн. Тэгээд тэрний дараа бараг 2 дахь болж гарсан. Дараа нь залгаад манай ганц нэг багш нарын бүтээл гарсан. За энийг бол одоо ингээд би их амбицтай байж одоо сургуульд багшилж байхдаа төмөр өгш маань одоо редакторлож манай ангийн багш захиргааны нөхцөл технологич ганц зураг редакторлжсэн 2000 онд одоо хувийн эрх зүйн нийт эрх зүйгээд тэгээ энэ ном маань одоо ингээ харахад хуулийн хуучин байгаас энэ нэлээд эрэлттэй байсан. Тэгээ энэ бол надад бас эдийн засгийн хувьд ашигтай байсан. За боловсрал мэрэгжлийн хувьд надыг маш их ахиулсан. Энийг бичгийн тулд би бүтэн жил одоо нэлээд амьдралынхаа гол юмыг орой болгоныг зарцуулсан. За энэ хамгийн анхны ном бол энэ байна. Харьцуулс эрх зүй судал гэдэг. Энэ Монголд бас энэ чиглэлийн хамгийн анхны 2000 онд би Казахстаны Алматы хотод хүний эрхийн Сорсын сангийн шугамар Баруун Европ их сургуулийн багш нарын сургалтанд сууж явах явцдаа санаа аваад тэгээд энэ ингээд ийм харьцуулс эрх зүй судлал гэдэг энэ чиглэлээр юм бичсэн. Тэгээд энэ бол Монголдоо бараг анхдагч миний хамгийн анхны ном 400 мянган төгрөг зарцуулаад 800 мянган төгрөг олж одоо амтсаад энэний дараа энийг хийс эрх шүү дээ. Тэгээ энэний дараа бас энэ сурах хүчгээ би сайжруулад 2002 онд арай одоо бас сайжруулсан дээшилсэн байгаас ингээ 2002 онд бас дахиад энийг шинжилсэн юм найруулгаар сурах хүчгээ хийсэн. За бас энэ харьцуулс эрх зүй судлалын дараа барууны орнуудын захиргааны эрх зүйн тоймыг бас сургууль гарын авлага гаргасан баг. Энд Францын, Британий, Америкийн, Германы гэдэг юм нэлээ энэ бол энийг бас бичих явцад би маш их зүйл ойлгосон. За энэ сая сонгуульд орох явцдаа хөгжил дэвшлийн төлөө засаг төр юу юм бэ? Үр ашигтай засаг төр гэж одоо яаж ажиллах юм? Ер нь тэр нөгөө яриад байгаа үр ашиг одоо энэ манай төрийн хөтөлбөрч үр ашиггүй гадаг шүү дээ. Тэгээ төрийг сайн муу ажилуулахад юу нөлөөлөх юм Монголд тэгээд асуудал яасан. За энэ бол хэд хэдэн багш нартай хичээлийн гарын авлага гэж семинарын хичээл зориулсан. Ийм одоо тестүүдтэй. За одоо энэ чинь ингээд 6 болчихж байна тий. За ийм ингээд сурах хүчиг гарын авлагуудыг одоо 2000-аад оны үе 2000 оны их үеэр ингээд бичигнүүлж хийж байгаа. За тэгээд төрийн албандаа шуударснаас хойш бол ерөнхийдөө бол цаг зав багассан учраас би нэг юм зүйл юу яж чадаагүй. Тэгээ эндээ одоо хийдэг. Тэгээд эндээ одоо хүндлэл ингээл хаяа харахаараа зэрэг энүүгээр яасан зориг зүрхтэй байсан гэж боддог шүү дээ. Ер нь бол энд бас нэг зүйл би харуулчих. Хүмүүс бас ингээд янз янзаар яадаг сэтгүүл гаргадаг шүү дээ. Би ерөөсө сонгуульд өрсөлдөж явах хэвчээ ингээд ардын хүүгсэн сэтгүүл гаргаж ирсэн. Жирийн айлын хөгчөө бидгээд дарханд одоо төрж өссөн гэж ингээд энэ одоо манай гэр орон ардын хүүгийн амьдрал гээд манай аав ээж дүүнэр гээд тэгээд манай нэг зарим тэндэг ах за наадмын талбай дээр тэгээд манай ангийн багш гээл тэгээд манай авч бүх хүн байсан. Би өөрөө бас жуудаа чөлөөтийн хотын авраг хичээлжээс манай багш одоо улсын шиг нөхцөлж өгч байж байгаа. Манай хүн манай улсын дэсих гээд 10 жилийн сургуульд байх тал хичээлжсэн. Энэ төмөрөгч талигаж багш маань даваад байгаа надад одоо бас нэг сургаал хэлж. Одоо ийм байсан шүү дээ. 97 онд төмөрөгчийн туслах болоод байж тийм тургаа ингээд. Тэгээд энэ ингээд 2000 гаруй. Тий. Тэгээд саяхан харин энэ сэтгүүл гаргасан.
иргэдтэй сонгогчтой тайлагнаж энэ миний өв шудраг усны дуу хоолой эзэж сулруулахгүй гэдэг. Тэгээд энийг сая оны өмнө бол одоо явуулсан. Тэгээд энэ дотроо бол гол нь бол хийсэн ажлуудаа энд байгаа л да. Улсын хурлын гишүүн юу хийх ёстой вэ гэдгээ бас таниулсан. Тэгээ улсын хурал дахь ажлуудаа тайлгсан. Одоо би энэ хугацаанд бол одоо сая гэхдээ нэмэгдсэн л дээ. 22 хуулийн төслийг бие даажуулан гишүүдтэй хамтлагийн санаачлал боловсруулсан. За энэ дээр сая нэмэгдээд одоо бол 25 6 болсон баг. За 34 ажлын хэсэгт ч одоо нэмэгдээд бас 35 6-аар орсон баг. 13 ажлын хэсгийг ахалж ажилласан. Тэгээд энд ажлын хэсэгт орж ажилласан байдал санаачсан үйл юм. Тий, төрийн байгуулалтын байнгын орооны хийсэн ажлууд. Тэгээ эндээ миний энийг гол ярилцлага болоо төрийн талбайны төрсөн өдрийн түүхгээд энэ өдрийг Бямцагт гишүүнтэй санаачилж одоо Монгол улсын хэмжээнд тэмдэглэдэг. Энийг орон нутгатаа би зохион байгуулсан юм байна. Тэгээ би ч гэсэн гэртээ одоо төрийн талбай орж харж байгаа. Тийм сэтгүүлүүд энд байна л та. За тэгээ энд үл яах вэ? Ер нь бол миний урд нь уншсан ерөнхийдөө хаяа нэг байнг уншдаг шахуу номнууд бол байж байгаа. Зарим хүмүүс бол ер нь ном уран бүтээл хийхийг бол одоо бас нөгөө хүүхд төрүүлэхтэй зөвлөлтөлтэй тий. Зураг шалж хэлсэн баг өөрийнхөө хүүхдүүдийн хэмжээнд л харилж явдаг гэж ярьдаг л та. Ямар ч байсан 6 ном 6 хүүхд төрүүлчихсэн. Яг жиг амьдрал дээр бол 2 хүүхдтэй. Тийм амьдрал дээр 2 бандтай. Том маань одоо тэгээд одоо ч 16 хүрнэ. За энэ маань одоо 6 настай ингээл 2 бандтай тэгээд нилээ энэ нөхөр маань нилээ бас хөдөлгөөнтэй. Гэхдээ яг хаа тэгэл энэ хаваар нэг тараагаал буулгах тэгээ янзлна. Баян өглөө бол манай охин чинь хошин шог үздэг байхгүй. Өглөө босоод ерөөсөө шууд өөрөө асаагаал. Одооны хүмүүс чиг хайхтар юм ба шүү дээ. Тэгээ бүх хошин шогуд бол баг энийг авцсан өөрөө ингээд үзээд байдаг манай хөвгт чинь тэгээд цодрих гэдэг айл юу нэ одоо энэ гоо одоо битэр чинь оюутны байранд л одоо танилцал ингээл хамт ингээ явсан гэж одоо 95 за 94 оноос гээл ингээл 95 он гэж одоо 18 жил шахуул болчихлоо шүү дээ чинь бас одоо хугацаа бол хурд юм шүү дээ бараг 18 жил болцсон байна тийм ээ 16 гэдэг чинь тий гэрүүлийн хаана ажиллаж байна. Гоод ажиллаж байхаар манай хүүхд одоо бас өвдөд зовоод ингээд ажиллаас нь гаргаад ууг нь Сүхбаатар дүүрэгт бас нэг ажиллаж байсан. Тэгээд одоо гэртээ хүүхдтэйгээ одоо ажиллаад манай хүүхд чинь бас нэлээд сандрахсан учраас бас байн харж явах хэрэгтэй гэл ингээ байж байгаа. Тэгэл гэртээ байлгасан одоо буруутын чинь биел болчиход байгаа шүү дээ. Энэ газрын зургаас ярих. Тий энэ юу юм бэлээ бэлгшээлтэй манай Фортуна Батбаяр гишүүн битээр чинь сүрхийн марга нь бас сүрхий хамтарч одоо нийлж ажилтдаг хоёр. Тэгээд би нэг өөртөө уулзаад нэг зочлох үе тохиолдсон гэртэн. Тэгээд гэсэн надад энэ Лайпцигын 28 оны зураг гэсэн баха. Симуковын зургийг би илүү хараад байсан. Тэгээд Лайпцигын Германы одоо энэ Вагнер and Debs гэж юм. Debs гэж юм. Ингээд компани хийсэн юм газрын зураг. Одоо ингээд манайхаас том байгаас тагн туваа. Ингээд энэ зургийг идгээд Монгол ард улсын газрын зураг. Тий, би тэгээ энийг бол ер нь дурсаж түүх улс төрчнийхээ хувьд бол энийг бол харж явах хэрэгтэй. Монголчууд өмнө нь ямар байсан, одоо ямар байсан, 20 онд ч гэсэн ямар байсан, одоо ямар байна гэдэг. Тэгээ эндээ бас манай хэрэглэх газрын 100 жилийн ойгод 1911 оны үндэсний хөгжлийн хувьсгалын үеийн нөгөө богд хаант олноо өргөгдсөн Монгол улсын төрийн далбааг ингээд эндээ бас тавьсан. Хуулийн төсөл одоо ажлын хэсэг гэдэг юм уу? За их хурлын ажилд бол нэлээд сайн оролцож байна. Яг одоо гишүүд ч бас нэг тойрогтой би юу хийчих вэ? Ер нь одоо бас хэдийгээр хуулийн гишүүд одоо ганц тойргийн гишүүн биш те. Жалгад давны депутат биш. Одоо нийт Монгол улсын иргэшгийн төлөө ажиллах хэрэгтэй гэдэг боловч бас тойрог руу бас хандж явахгүй болдгоо л юм шиг байна. Гэхдээ миний нэг баримталж байгаа зарчим байгаа. Саяны ингээ улсын хурлын гишүүн юу хийх ёстой вэ гэж бас сонгогчтой хэлж байгаа нь хуулиар би ямар үр хүлээсэн бэ? Та бүхэн надыг харах юм бол тойрогтой хийсэн ажлынхаа тухай үндэсний телевиз үндэсний хэмжээнд би сурталчилтгүй л дээ. Тэгээ ягаад гэвэл энэ буруу ойлголт төрүүлэх юм аа. Сайн их хурлын гишүүн гэдэг бол ард түмний зүрх сэтгэл дуу хоолойг одоо илэрхийлэгч эзэмдэгч байх хэрэгтэй болохоос үлгэр дуурайл байх хэрэгтэй болохоос их ажил хий. Хэрвээ улсын хурлын гишүүнд их ажил хийдэг, юм хийдэг гишүүн л гэж байх юм бол тэр аймаг сум баг хороон дээр байгаа төрийг төлөөлөвсөн хүмүүсийг унагч байгаа нэр үндэг. Яг тэгвэл гишүүн л ажил хийдэг. Бус нь ажил хийдэг. Гишүүн сайн ажилдаг. Тэгэхээр энэ бол Монголын төрийг хорлож байгаа зүйл байхгүй эсрэгээр. Сайн их хурлын ажил хийдэг, юм хийдэг их хурлын гишүүдтэй гэж хэлэх бол туйшраад явах юм бол энэ аюултай. Тэгээ би хэлэх гэж байгаа юм бол үндэсний хэмжээнд би сурталчилтгүй гэсэн мэдээж тойрогтой
худаг уснаас ахвал юмтай оролцолтой шүү дээ. Тэгээ ер нь хамгийн том ажлууд гэх юм бол улсын хурлын 3 гишүүн бид 3 бол одоо хаяарва ганц гишүүн бид 3 нийлээл бус газраас одоо ачуулах юм бол ялгаатай нийлээд жишээлбэл дархны замын асуудлуудыг шийдэж байна. Одоо энэ жил бас нэлээд замын асуудал ажлыг өнгөрсөн жил хийгдсэн. За нэгдсэн эмнэлэг гэлэхэд одоо 3 тэрбум гаруй төгрөг нэгдсэн эмнэлэг дээр тавьчих хамтраад энэ жил. Тэгэл эн чинь одоо бид хуваагаад ярих уу те. Ард түмэн хүүхдийн больниц эднэргээд хөрөнгө оруулалт маш том хөрөнгө оруулалт орж байна. Дээврийн засвар гэдээ онцсондоо бодоод үндсэндээ бид нэр энэ жил ингээд явуулаад ингээд дархны хэмжээний үндэс дээврийн засварын асуудал шийдэгдэж байна. Олон жил хөрөнгөлөсөн шийдэгдэг байсан асуудал шийдэж байна. Би өөрөө хуваараа одоо санаачлаг гаргаад суулгасан асуудал гэхэд гэрэлтүүлгүүд одоо хуучин дархан манай мангартын хэсэг гэрэлтүүлгүүдийг санаачлаад явж байна. Тэгэл худаг ус бүх цэцэрлэгүүдэд одоо тодорхой одоо компьютер техник хэрэгсэл өгч байгаа. Өрхийн эмнэлгүүдэд дэмжсэн цагдаагаад машин техник хэрэгсэл бүх сургуулиудаа компьютержүүлж байгаа. Ингээл яриул нь шүү дээ, тийм амраа. Яг ингээд тойргийн асуудлыг ярих юм бол эргээ харах юм бол үнэхээр орон нутгатаа бол бид нар бол манай одоо альч гişүн гэлтгүй бид нар бол хийц юм. Их хурлын гишүүд маань бас юу гэдэг ажил бол ингээд яхаар суух ажил, төрийн ажил тийм ээ сууж хийдэг ажил учраас бас жин нэмэх гэдэг. Эрүүл мэндийн анхаарах болохгүй нэ. Гэтэл фитнес одоо манай хөгшин залууг л ер нь бүгд явж юм бэл. Гэхдээ одоо тэгээ сүүлийн үеч улс төрч байхын тулд бие галбар сайтай байхгүй бол одоо жин ихтэй дэвэл одоо буруу ойлголт төрхөөс ахуулаад хүмүүс таалагдах нь хэцүү болох юм шиг байгаа л да. Тэгээд ялангуяа манай хөрсөх дарагч саяны нэвтрүүлэг гарлаа шүү дээ бэлдээд. Тэгээд харсан ер нь бол сайхан одоо бодигоор шахуу хичээлж байгаад тэгээд биш нэг бодигийн холбооны ерөнхийлөгчгээл за яг заримдаа шүүмжлэгдэн заримдаа том асуудлыг шийдэх гээл явж л байгаа. Одоохондоо бол бас дөрөвтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй. Тэгээ би хувьдаа бас нэг урд нь байнга дасгал хийдэг юм. Тэгээд ер нь ажлын дараа бол боломж олдвол нөгөө ордны доотлын подволд явах одоо нөхцөл нэг сайн гүйчихсэн боломжийн хэмжээнд нөгөө ийш тийш яваад ахгүйгээр нэг ороод дасгал хийчих болдог. Тэгээ сүүлийн хэдэн сар тасарсан. Улс төрд явахаар тэгэл одоо чаддгүй юмгүй болдог л гэж хүмүүс ярьдаг та тийм ээ. Одоо сонгогчтойгоо уулзаад явахаар одоо дуулдаг, хоорддаг. За өөрөдөө заримдаа үнэхээр арх ууз сурах хэрэг гişүүд ярьж идэг зовлонд очиж. Гэхдээ ер нь бол үгүй шүү дээ. Би бол одоо дуулдгүй, огт дуулдгүй байсан 10 жил байхтааш дуулдгүй байсан. Урлаг соёлын спортын арга хэмжээнд ордог урлаг соёл огт ордгоо солгоо болоотой гэдэг. Тэгсэн тэгэл одоо танаа телевизээр ч гэсэн өнгөрсөн жил төмдөө төшөөдөө илэг дээр чинь дуулж л байгаа. За энэ тэнд очихоор ганц нэг дуулна. Тэгэл ер нь одоо ч гэсэн ингээл хувийн амьдралаа тайлбарлаад ягаад одоо та ч гэсэн нэвтрүүлэг ягаад би гэртээ ингээд иргээд ягаад энэ миний үүрэг болж байгаа байхгүй. Чи нийгмийн зүтгэлтэн учраас олон нийтийн зүтгэлтэн учраас таны ямар амьдралын ажил амьдралын дунд байдгийг яаж амьдрдгийг ерөнхийдөө ямар хуугаар хэрэглээдгийг нууж хаагаад байж болох хөрөнгө оруулгын мэд одоо сая бидний миний хөө байж сонирхлын зөрчлийн хуулийг сая гаргалаа шүү дээ. Тэрний хамгийн гол амин сүнс нь бол хувийн сонирхлын мэдүүлэг өгнө гэж байхгүй. Иргэн тойрон төрсадан одоо ингээл хөрөнгөө мэдүүлдэг бол одоо сонирхлоо мэдүүлнэ гэсэн үг байхгүй. Яг тэр шиг ингээд ирэхэр чи яг таны сая олон түмний дунд гаргаад чадахгүй гэдэг биш. Сонгогч дотор ч олон хүн байгаа байхгүй. За чи спорт сонирхдаггүй л гэн дуулж чаддаггүй л гэн. Чи тэгэл бүгдийг л хийн штэ. Тэгэл одоо ингэ асуудал өгт өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдгээл манай сонгогчд байж байгаа жишээ. Тэгэл тэр улсуудыг яг ойлгохгүй тэр улсуудтай тэр ойлгодог хэмжээнд нь харьцах хэрэгтэй болно. Тэгэхээр ихээр энэ зүгээр нэг алиалагч гэдэг юм уу биш л дээ. Чи олон түмний төлөөл учраас тэр олон өнгө ялгарал, олон үзэл бодол, олон байр суурь, олон хүн зарим хүн ч улс төр сонирхгүй шүү дээ. Тэгэхээр манай гишүүн маань ер нь дуулж хуурддаг болов. Аятайхан шүлэг уншдаг болов. Ер нь хөгжилтэй хүнүүгэл одоо нэг яг марцсан сонсогч хийж магадгүй. Гэтэл манай хүмүүс яриад идэх ш дууллаа хуурдлаа гэж загнадаг тийм үү? Үгүй шүү дээ. Сонгогчтой илэрхийлэхийн тулд сонгогчтой таалагдчих байгаа юм биш. Тэр сонгогч өөр хүсэж байгаа байхгүй. Энэ миний үнэт зүйл, миний хүсдэг зүйлийг хуваалцаж байна уу. Тэгэл ирэхэр чи яалтч байхгүй саяны аргагүй л одоо дуулж хуурдахаас ахуулаад бүжиглэхээс ахуулаад яг үнэхээр чадахгүй юм уу чадахгүй шүү дээ. А зүгээр саяны юмнуудыг ичид зовоод гэдэг юм өөрийгөө бариад идэг гэсэн юмнуудаа бариараа алга болгоол тэгэл одоо явж байгаа. Би ч гэсэн 8 оноос хойш бол өөрийгөө эвдэж өөрийгөө их нээсэн мэдээж эвдэнэ гэдэг нь нөгөө зан характераа өөрчилсөн биш. Нөгөө хийж чадахгүй гэж боддог байсан юмнуудаа хийж сурах гэж хийх гэж оролддог болсон. Тэгээ тийм бол онцлог байгаа. Тэгээ тэр яа харахгүй зарим хүн шүүмжлэх хэрэгтэй олон түмэндээ таалагдах нь нэг талаасаа таалагдах нөгөө талаасаа таалагдахыг зөв ойлгох юм бол чи тэр олон хүн харахад чамайг хараад ярваадаг ууралдаг байж болохгүй шүү дээ. Улсын төрийн ажил хэрэгээ явуулж байгаа байдал дээр ер нь бие авч явж байгаа байдал дээр чи тэгэхээр тэд тааламжтай хардаг байна. Хараал бухимдаад байдаг биш. Ягаад гэвэл чи тэдний хүн байхгүй. Би өөрөө өөртөө харьяалагдахгүй. Би бол тэдний дуу хоолой болчихж байгаа байхгүй.
Тэгэхээр тэр хүмүүс харьяалагдаж байгаа юм бол тэр хүмүүс чинь олон янз юм. Гол нь тэндээ л. Түрүү өрөөнд ч ярьж исэн одоо жишээлбэл их хурлын одоо хоёр өөрөөс ах гişүнтэй бас нэг жоохон бодолцоод авсан тал дараа нь уучлалт туйсан. Хэрвээ шаардлага тохиолдол тийм ээ. Одоо ч гэсэн ер нь таны өмнө устцыг уртцсан нээлттэй байна шүү дээ. Одоо юу гэдэг тийм үү? Одоо хувийн хацаагаар одоо би нүнд дийгүүс нэгдүүлчих вэ гэж хэлэхгүйгээр одоо ямар ч дарга одоо албан тушаалтай хүний өөдөөс хэлэх гэсэн үг хэлчих зориг бий гэдэг. Би бол өөрийгөө тэмцэгч гэж хэлнэ. Яагаад тэмцэхгүй Монголд нийгмийн шударга бас бол одоо арилаагүй. Монголын нийгэм бол ойрын 10 жилийн хугацаанд монголчууд хүчтэй явах хэсэг нь бол тодорхойлогдно. Тэгэхээр энэ 10 жилийн хугацаанд зүгээр нэг найзын дундаа хүн аргалаад чимээгүй сууж хагаад хоёр үг одоо ингэж хэлж хагаад нэг жижигхэн таалагдаад зүгээр нэг одоо хувилдаанд орж яваад ингээд өөрөө урагшлах тухай асуудал байхгүй. Тэгэхээр зарим үед бол зарчмын асуудлын талаар хууль зүйн хүрээнд одоо тийм тодорхой өрсөлдөөний тэмцлийн арга хэлбэр арга замуудыг ашиглахад бол бэлэн шүү дээ. Би бол тэр талаар бол огт хэрэгждэг. Энэ улс төр ямар ч хүнд баталгаа өгдөг. Эрсдэлтэй. Чамаа хувийн амьдралын талаас гутааж болно. Чамаа улс төрөөс зайлуулахын тулд хувилдаа зохиож чадна. Чиний эсрэг бүх хүч ажиллаж болно. Гэхдээ хамгийн гол үйл хэрэг чинь зөв, бодлого чинь зөв. Тэгээ чи эрсдлээ хүлээж чадна гэсэн учраас чи улс төрд болсон. Өөрөө өцсөгд уйлддаг шүү дээ. Гэхдээ улс төрд нөгөө илгээрээ хөвтгүү өвдөг хүрээд өвдөг шороодоод босч хурдан босч ирэх үлддэг. Би бол илгээрээ хөвтгүү. Өвдөг шороодсон ч босч ирээл дараа нь эргээд хайнаа л гэж л ингэж л одоо үзэх. Ийм л одоо зан характертай. Тэгээ яг сая таны хэлдгээр бол заавал ингээд тэмцэлтгээс илүүтэй одоо цагт бол юу байна? Зөрчилдөхөөс илүүтэй зөвлөлдөөд тэг хамтарч ажиллах хэрэгтэй болчиход байгаа. Тэр хамтарсан засгийн газар гэж янз янз юмс энэ цаг үеийг бол одоо та ингээд улс орнууд харах юм бол нийгмийн юм том задралын үгүйсгэлийг ирж байгаа байхгүй. Тэгээд тухайн улс үндэстэн нийгмийн орчин тогтнох аюулгүй байдлын үндэсний эрх ашиг нь юу харуулдаг вэ гэхээр чи хамтарч ажиллахыг хичээ гэж гэдэг. Тэг хамтарч ажиллах гэдэг чи ихтгэлцэн ойлголцсон. Ихтгэлцэн ойлголцол байхгүй газар л зөрчилдөөн тэмцэл зөрүү байдал бий болдог. Тэгээд мэдээж хэрэг одоо шил мөнгө төвчсөн сайныг одоо үзнэгээд багванд ерөнхийлөгчийн тэтгэм үг танаад лээсээр хүртэл гарсан байх. Тэгээд би тэр үгийг бас одоо сүүлийн үед бас зарим юм дээр бас бүр төвчхгүй ингээд үз тараад байдаг гэсэн тэрэн дээр бас жоохон зөөлөж өгстэй юм. Бас тэр үгэнд их том утга байна. Тэгээс муу болгондод нэг эвлэр гэсэн үг биш л дээ. Чи том зорилго том юм хараад шийдэх гэж байгаа юм бол зарим тэр муу зүйлрээ хараад тэрэнд нөгөөд тэрнтэй ноцоод авах биш. Цаад гол шалтгаантай ноцохын тулд чи илүү тэр хүч чадал оюун ухаанаа тэрлүү төвлөрүүлэх хэрэгтэй болчиход. Тэр үднээс нь хандаж байгаа. Хэдэн хоногийн дараа одоо улсын хурлын чуулган завсарлага байна. Чуулганы завсарлагаар юу амжилт хийж бодож байна? Чуулганы завсарлагаар одоо мэдээч хэрэг торог дээр би одоо дахинлуугаа бол бас яг очихдоо дандаа нэг очиод орон гар манай зарим усаж гайхаад та чи ирлээ гэж буцаад явжлаа. Тэгээд одоо ерөнхийдөө нүүр тулж хүмүүстэй уулзсан хөдөөгөр дархныхаа төвөр хаасайгүйл одоо явж уулзсан та. Тэгээд гол юм тэр байна. Нөгөө талаас мэдээж улсын хурлынхаа хүрээнд бол за хаврын чуулган дээр хэлцэх асуудлын төлөвлөгөөг одоо удахгүй бид нэр энэ 7 хоногт оруулж байна. Тэгээд энэ асуудал дээр анхаарна хэвлэлийн эрхчлөлийн тухай хүлээгдэж байна. Тэгээд энэ дээр сууж ажиллая. За дээр нь орон нутгийн хурлын сонгуулийн асуудал энэ чуулганы үед бол аль болох шийдэхийг хичээд тэгээд гол одоо чуулганы чөлөө цагт анхаарах юм бол энэ сонгуулийн ерөнхий орон улсын бүртгэлийн газар гэдэг сонгуулийн бэлтгэл ажил дээр байнгын орооныхоо хувьд бол шахаж жоохон дээрээс нь шаардаж хяналт тавьж энэ дээр ажил сонсож ажиллахгүй бол гөргөр сайн хууль гарсан ч гэсэн бэлтгэлээс их хамаарах гад. Яг бэлтгэл ажлууд ч одоо энэ 2-3 дуусаар тэгтгэр байгаа байхгүй. Тэгээ энэ ажилдаа гол нь анхаарлаа хандуулна. Тэгээд Монгол төрийн сонгуулийг л одоо бэлтгэх ажилд гол нь төвлөрөх